Увс аймгийн ардчилсан намаас Увс аймгийн ерөнхий боловсролын бүх сургуулиудын сурагчдын дунд өслийн захааны уралдааныг 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүртэл зарлаж байна. Загтлаа миний тэмүүлэл сэдвийн дор гар бичвэрээр гаргацтай цэвэрхэн бичин оролцогч өөрийн овог нэр, анги, бүлэг, хаяг, утсаа тодорхой бичих бөгөөд бэлэн болсон захиагаа аймаг сумдын ардчилсан намын байранд авчирч өгөөрэй. Нийт уралдаанд оролцсон сурагчдаас 50 шилдэг оролцогчийг содон шагналаар шагнаж 5 онцлог загтлын хүслийг биелүүлж олон нийтэд сурталчилна. Хамгийн бүтээж санаануудыг гаргасан нэг ангийг мөрөөдлийн дизайнер төгчүүлж бидэг барина. Өслийн захиагаа мисгээрэй. Сайн байна уу? Та бүхэнд энэ захиа очих өдрийн мэндийг хүргэе. Увс аймгийн ардчилсан намынхан намын дарга одонгийн цогтгөрлийн санаачилгаар миний тэмүүлэл сэдвт хүслийн захианы уралдааныг өнгөрсөн 2 сарын хугацаанд зохион байгууллаа. Увс аймаг 19 сумын 24 сургуулийн 17 мянган сурагчтай өнөр өтгөн айлвэлээ. Аймгийн хэмжээнд 3664 сурагч хүслийн захиагаа илгээсэн, 4 сурагч тутмын 1 нь оролцсон өргөн ажил болсон билээ. Увс аймгийн ардчилсан намаас Увс аймгийн хүүхдүүдийн дунд захидлын уралдаан зарласан юм аа. Захидал гол зорилго нь Увс аймгийн хөгжлийг хүүхдийнхнүүдээр харахад яаж харагдаж байна вэ? Нэгдүгээрт нь, хоёрдугаар зорилго нь ер нь хүүхдийнхнүүдээр харахад ямар асуудлыг, проблемтой асуудал, хүндрэл бэрхшээлтэй асуудал энийг манай ах эгчнэр ингээд шийдээд өгөөсөө гэж хүсэж байгаа асуудлуудыг илрүүлэе гэж зорилготойгоор хүслийн захидлын уралдаан гэж зарласан. Увс аймгийн Цэрвийн нэрэмжит ойр театрт хүүхэд бүрийн хүслийг шингээсэн 3600 гаруй загтлаас онцлог 5 загтал болоод хамгийн сонин содон 50 загтлыг шалгаруулах тэр мөчийг хүүхдүүд сэтгэл догтлон хүлээж байлаа. Ингээд үзэгч та бүхэндээ загтлаан задалцгаая. Хүслийн захаа, хүслийн захаа, хүслийн захаа. Бичин арвжаалан хийдийн даалам галдаагийн чимэд дөрж туу хавлсад инженерээр суралцах хүсэлтэй нэгэн хүүгийн мөрөөдлийг биелүүлэхэд туслахаар боллоо. За туу хавлсад очиод чи ер нь ямар мэрэгжил эзэмшиж гэж бодож байна? Автомашины инженер л болъё гэж бодож байна. Увс аймгийн 1-р сургуулийн 1-гийн Г ангийн сурагч Хөрөөлт, бүх мөрөн сумын 4-ийн Б ангийн сурагч Жавхлан нарын хүслийг Увс аймгийн засаг дарга Цэнцэрэн биелүүлж ундаг дугуй өглөө. Яасан хөөрхөн, бомбаас хөөрхөн хөвөө. За мэдээ. Хүслийн захиа уралдаанд захиагаа хэзээ бичсэн? Нэгдүгээр. Тэгээ чи ямар захиа бичсэн? Өндөг дуу дээрээс аваатарын зүйлстэй. Тэрээр захидлуулчихсан чинь 1-р ангийн манай найз. Тэр манай бүх мөрөн сумын 4-р хүүхэд байна. Тэр бүх мөрөн сумын 4-р хүүхэд мундаг мөрөгтэй. Би дугуй сум моцикл манай амбахаар аавын моцикл байгаа гэж. Моцикл онцороо би даны ээжтэй усавч өгсөн. Өслийн захиагаа мисгээрэй. Увс аймгийн зохицолбор 2-р сургуулийн 10-д ангийн сурагч Мөнх Цэцгийн найздаа туслах сайхан сэтгэлийн угаас бичсэн захиаг хүргэе. Би цэцэн туслах гэсэн юм зорилго нь бол манай цэцэн 5 ам бэлдээд ээж аваад ажилгүй хуваараа байдаг. Тэгээд би цэцэн яг юугаар туслах гэсэн үг гэдэг нийгэм эдийн засаг талаас нь. Нийгэм эдийн засаг талаас нь бид тусалчмаар байна. Ээж аваарыг ямар нэгэн газрын үйлчлэгч юм уу тиймэрхүүтэй ажиллаж туслах гэж болсон. Шинэ нэрэн компани захирал Бэг Цэрэнгуй найздаа туслах халуун сэтгэл өвдөлсөн Мөнх Цэцэг охины хүслийг биелүүлж түүний найз Увс аймгийн 1-р сургуулийн 7-Б ангийн сурагч Цэсвэнгийн аав ээжийг ажилд авахаар болсон юм. Манай цэцэрлэгч хэвтэй байгаа тавилгын нэг хөдөлгөгчтэй угсрагч гээд 2-3 хүнийг бол ажлын байр цаанах боломж байгаа. Шинээр нэмэгдсэн. Мөсгөө. Ийм ажил аваад ажиллаулчид танаа найзад тусах болов? Дотор байранда компьютер, өндөр хурдны интернеттэй болох нь Улаангом сургуулийн 2-р сургуулийн 11-ийн Б ангийн сурагч Мичидман охины хүсэл. Увс аймгийн ардчилсан намын дарга цогт гэрэл түүний хүслийг биелүүлснээр дотор байранд нь хамт амьдардаг 180 хүүхдийн хүсэл давхар биелж байгаа юм аа. Засвар 2-р сургуулийн дотор байранд амьдардаг. Тэгээд манай байр бол 120 хүүхдтэй өнөр өтгөн амбал бид өндөр хурдны интернет болон компьютертэй болохыг маш их хүссэн. Эсээ ихтэй гэрийн даалгавар төгсөн бүх зүйлээ өөрийнхөө байранд сууж агаад, гэртээ сууж агаад хийхийг бол маш их хүссэн. 120 хүүхдийн компьютерээр өөрсдөө ирээдүйн хүсэл мөрөөдлийг биелүүлэх болтугай гэж хэлж байна. Тэгээд чиний хүслээс
дотор байранда компьютертэй болмоор байна, интернеттэй болмоор байна гэсэн байсан тийм ээ. Танд интернетийн хувьд танаа сургуулийн дотор байрны багш захиралтай бид нараас ярилцсанаа хүүхдийн дотор байранд интернет байгаа тэрэн дээр хүүхдүүд бас цагаат имийн өчгүй энэ гэдэг асуудлыг сургуулийн яаж зохицуулдгийг гэдэг бид бас судалж ярилцсан. Хүслийн захиагаа мисгээрэй. Хүүхэд залуус бүр зөв сэтгэлтэй байж чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж хүсэл мөрөөдлийнхөө төлөө тэмцдэг байвал улс аймаг маань хөгжин цэцэглэх болно гэж гал учир хүү захидалдаа бичсэн байна. Сайн бүх болох хүсэлтэй түүний хүслийг талын натур компани захирал Мегмаржав биелүүлж гал учрыг улсын аваргын тэмцээнд явахад нь тусалж 200 мянган төгрөг өгсөн юм. Ахын дээр сайн бүх болоороо гэдэг одоо энэ 4 сард чөлөөтэй улсын аваргад иш авцсан байгаа гэж. За. Тэгээд энд нь бас одоо зардал нь болохоор 200 мянган төгрөгөөр бас яа шагна. Одоо энэ 4 сард бол чөлөөтгийн тэмцээнд амжилттай оролцож ирнэ гэдэг яг зүйдээ энэ мөнгө шагналсан мөрөж байхдаа баярлалаа гэж хэлье. Хүслийн захаа, хүслийн захаа, хүслийн захаа. Монгол улсын их хурлын дарга энх болд Содон 50 захидлын нэгээр шалгарсан Өлгийн сумын 7А ангийн сурагч Даваа сүрэнд өөрийн гарын үсэг сэтгэл бүхий хуулийн номыг бэлэглэн сайн хуульч болохыг ерөөсөн байна. Энэ бодлого өөрөө уншиж үзэлгүй энэ Өлгийн сумын энэ хүүхдийн чинь яасан их чамбаа хөхтэй захидал байж ингээд би тэгээд Даваа сүргийнхаа захидлыг танад уншиж үзүүлье. Би 3 эрэхтэй дүү эцгийн хамт амьдардаг. Миний мэрэгжил бол хуульч болох. Би Монголдо том хуулийн компани хийх хүсдэг. Монголын маань бүх хүмүүс хуулиар мэдвэл хүн бүхэн бие зөв авч чадна. Монголынхаа хуулийг мэдхээс гадна өөр улсын хуулийг ч гэсэн сайн мэддэг байх ёстой. Ард түмнээ хуулиар дарамтлагдаг хуульчид би дургүй гэх үгтэй. Хууль мөрсөн надад их сонирхолтой санагддаг. Тэгээд зарим нэг хүмүүс хуульчийн алдаанаас олж хэлмэгдэг. Тэгээд бид их зарим нэг хүмүүсийг хэлмэгдэхгүй тулд үнэн шудраг хуульч байна гэдгийг амлаж байна. Улс аймгийн ардчилсан намаас улс аймгийн ерөнхий боловсролын бүх сургуулиудын сурагчдын дунд хүслийн захааны уралдааныг 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүртэл зарлаж байна. Загтлаа миний тэмүүлэл сэдвийн дор гар бичвэрээр гаргацтай цэвэрхэн бичин оролцогч өөрийн овог нэр, анги, бүлэг, хаяг, утсаа тодорхой бичих бөгөөд бэлэн болсон захиагаа аймаг сумдын ардчилсан намын байранд авчирч өгөөрэй. Нийт уралдаанд оролцсон сурагчдаас 50 шилдэг оролцогчийг содон шагналаар шагнаж 5 онцлог загтлын хүслийг биелүүлж олон нийтэд сурталчилна. Хамгийн бүтээж санаануудыг нэг ангийг мөрөөдлийн дизайнер төгчүүлж мэдэгвэрнэ. Хүслийн захиагаа мисгээрэй. Өлгийн сумын 4-д ангийн сурагч Лавг нэм дэлхийг тойрон аялах хүсэл мөрөөдөлтэй. Энэ хүслээ биелүүлэхэд хэрэгтэй байгаа глобусыг Увс аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Ганбаатар инхүү биелүүлсэн. За ингээд танаа сумын сургуулийн гэрэлтийн хүслийг биелүүлээ. Сайн аялагч болж дэлхийгээ сайн таньж мэдэрэж өрөөж байна. За баярлалаа. Хүслийн захиа уралдаанд ирсэн захидлын эзэдийн хүслийг биелүүлэх үйл ажиллагааг маш олон хүн дэмжиж байсан юм. Яагаад гэвэл хүүхдийн хүслийг биелүүлэх нь юутайч зүйрлүүлшгүй буян юм. Энэ ч утгаараа хуваарай бизнес эрхлэгч Цэцэг Маягч Улс эрдэм сургуулийн 9-р ангийн сурагч Баян мөнхийн хүслийг биелүүлж дүүд нь машин авч өгсөн юм а. Би өөрийнхөө эзэмшсэн мэргэжлээр энэ улс орныхоо төлөө бүтээн байгуулалт хийн гэж бичсэн. Тэгээ дээр нь бас дүүдээ машин авч өгнө гэж бичсэн. Би энийг бол яг би 2 охинтой хүн. Тэгээд яг тийм жоохон хүүхэд тоглоом ингээд хүсэж байгаа учраас би энэ өөрийнхөө хүүхдээ адилхан нэг эрэгтэй хүүхдэд нэг дийлэг өгчий гэж бодсон байхгүй тоглоомын машин. Увс аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Чимэд физикийн ном даамтаа болох хүсэлтэй 2 дугаар сургуулийн 7 ангийн сурагч Цэмцэмгийн хүслийг биелүүллээ. Үнэхээр ч одоо тэр хүүхдийн хүсэл бас сургуулиудаа өөрийнхөө сургуулийг харуулаад харьцуулаад бас бид нар бас адилхан хөгжихсэн дэвсгэнсэн гэж ингэж хүслээ эргэлэрхийд утсан сайхан санагдсан. Хүслийн захаа, хүслийн захаа, хүслийн захаа. Увс аймгийн хөгжлийн ирээдүйн боловсралтай мэдлэгтэй иргэнээс шалтгаална гэдэг үндсэн ойлголтоос би өөрөөлөн бичсэн. Шалгаруулалтын комиссд бол орж ажилласны хувьд бол танилцлаа. Ер нь энэ хүүхдүүдийн хүсэл мөрөөдлийг ерөнхийд нь шинжлэх ухааны үндэстэй болгох их сайн байна. Би ирээдүгээс 15 жилийн дараагаас бичсэн байгаа. Тэрхүү захиандаа
болохоор ирээдүгээс би энэ хүслийн уралдаан, хүслийн захиа гэдэг уралдаанд оролцоод манай Увс аймгийн хүүхдүүд маш ухаантай, боловсралтай, ирээдүйдээ гоо зүүн талаасаа маш сайхан өөрсдөө бие дагаад аваа явчих боломжтой гэд тэр талаас нь авч утсан. Хүүхдүүдийн одоо ингээ янз янзаар ингээ бичсэн захидлууд бол архивлагдаад 7-10 жилийн дараа эзэдэн ч гэдэг юм уу одоо ийм архив үүсээд 21-р зууны ихэнх үеийн хүүхдийн хүсэл мөрөөдлийн архив болоод явчвал одоо энэ их сонирхолтой болно. Би захиандаа гэвэл манай увсын хүүхдүүд ерөн бол IQ их өндөртэй байдаг штэ. Тэгээд IQ талаасаа хөгжил, математик талаасаа илүү увс орноо хөгжүүлэе гэж утсан. Тэгэд ийм л сайхан хүүхдүүдийн гэгээн хүсэл мөрөөдөл цаана байгаа нийгмийн амьдрал байгаа бодиттой зүйлүүдийг эндээс захидлаас уншаа сууж байна л та. Тэгээд ээжтэй одоо жижигхэн цех байгуулж өгмөр байна. Гэртээ үйлдвэрлэл явуулд юм байна. Тэр бас нэг санаа хэлж шít. Ингээд уншаад явал их олон зүйл байна да. Ялхлаар миний үссэн бахархал түүхтэй увс нутаг гэж үзсэн. Энд нь болохоор манай увс нутаг бол үнэхээр олон бахархах зөндөө олон зүйлүүдтэй. Ягаад үгтэй зөвхөн хүний төлөө гэсэн сэтгэл одоо миний нутгийн хүүхдүүд бол байгаад бол их баяртай байна. Тэгээд энийг одоо ажил хэрэгэл болгох юм чих байна. Ер нь бол хүүхдтэй одоо хүүхдийн одоо энэ хүсэл мөрөөдөлд томчууд бид яаж хандах вэ гэдэг талаар бол илэрхийлсэн. Хүслийн захиаг санаачлагч аймгийн ардчилсан намын дарга цогт гэрэл, дэд дарга Батамглан, ирээдүйн судлалын нийгэмлийн тэргуун Гавьяат багш Тэмбэрэл, Монгол улсын их сургуулийн багш хэл бичгийн ухааны доктор профессор Гавьяат багш Баянсан, Монгол улсын багшийн их сургууль, Монгол судлалын сургуулийн захирал доктор профессор Гавьяат багш Өнөр Баян, Монгол улсын багшийн их сургуулийн багш доктор профессор Сүхбаатар, гараг продакшны захирал Бадамсанбуу нарын шүүгчид 3600-аад захидлуудтай танилцсан онцлог 5 содон 50 захиаг шалгаруулжээ. Анги хамт олно идэвхтэй оролцуулсан багш нарт өргөмжлөл гардууллаа. За гэр орон гудамж талбай хоггүй цэвэр орчин гэд ер нь л одоо хүүхдүүд бол томчуулын бодож байгаагүй биднээс баг илүү сайхан сэтгэж илүү сайхан гоё гэгийн хүслээ энэ томчуулдаа дуулгаж өгсөн ийм гоё арга хэмжээ болсон бас баярлж байна. Багчуудаа баярлалаа. Та бид нар бүгдээрээ хамтарч энэ ажлыг хийвэл дараа жил манай хүслийн захиа уралдаан мөн үргэлжлэх болохоор энэс олон сайхан зүйлийг, олон сайхан ангийн төсөөллийг бид нар бас олж харж аавна гэж хүүхдүүдийн хүсэл мөрөөдөл ангиа орчноо, сурах орчноо хэрхэн сайхнаар харж байгааг бас олж авъя мэдээ гэсэн бас томоохон зорилгыг агуулж байгаамаа. Хүслийн захиа, хүслийн захиа, хүслийн захиа, хүслийн захиа, хүслийн захиа. Хүүхэд өөрөө бие даан цахилгаан хэлээ, сорон зам батарей, цахилгаан мотор зэрэг олон хэд ангиудыг ашиглан физикийн төрөл бүрийн сонирхолтой туршилтуудыг хийх боломжтой бөгөөд инженерийн сэтгэлгээ, бүтээлч хандлагыг төлөвшүүлэх зорилготой. Тиймээс Швед улсаас захиалгаар авчирсан энэхүү тоглоомоор содон 50 захидлын эзнийг урамшуулахар болсон юм. Мөн уралдааны супер шагналын эзэд шагналаа хүлээж байна. Уг шагнал нь хамгийн олон хүүхэд хамгийн идэвхтэй оролцсон нэг ангийг Монголын хаанч байхгүй хамгийн сайхнаар мөрөөдлийн анги болгон тогтжуулж өгөх юм. Өөрсдийн мөрөөдлийн ангидаа хүүхдүүд маань улам их сайн сурч улс орныхоо хөгжлийг дэлхийд гайхуулах чадaltaй мундаг иргэд болно гэдэгт итгэж байна. Содон захидлын салхийг хангахаар 1-р сургуулийн 12-ийн А ангийн дугуймаа. Содон 50 захиа. Онцлог 5 захиа. Дараалын сумын 7 дугаар ангийн сурагч Оюун Чимгийн нүдэндээ нулимстай бичсэн хүслийг биелүүлж аавын эдгэрхэд туслах уриалгыг дуучин төр мандах гаргаж хангийн хайрцаг аялууллаа. Цугласан мөнгийг Оюун Чимэг охины аавын эмчилгээний зардал зарцуулахаар болсон юм. Хүслийн захиаг аавгаа бодоод тэг хүсэл мөрөөдөл бодоод бичсэн. Сайн сайхан юу бол аавын ганц хүсэлээсээ харин намайг эмчил одоосэй гэж хүсдэг. Эмч болох нь л одоо зүтгэж байна. Хүслийн захиа, хүслийн захиа, хүслийн захиа, хүслийн захиа, хүслийн захиа. Шилдэг 50 захидлыг шалгаруулж содон шагналаар шагнах болзолтой уралдаан анх зарлагдсан. Гэвч хүүхэд бүрийн хүслийг цахим хэлбэрээр биечлэн уншиж үзсэн хүн бүр тус арга хэмжээнд нэгдэж туслахыг хүссэн цуваа үргэлжилсээр Улаанбаатар хот Увс аймгийн хэмжээнд 1000 гаруй хүн оролцож 300 гаруй хүүхдийн хүсэл биелүүлсэн ажил болж үргэлжилсээр байна.
Тиймээс Увс аймгийн ардчилсан намын зүгээс нийт хүүхдүүдийнхээ захидлын агуулгыг харгалзан үзэж Увс аймгийн боловсролын газар, эрүүл мэндийн газар, хүүхэд хөгжлийн газруудад багцлсан шийдвэрлэх зохих асуудлыг гардуулсан юм. Хүслийн захиа уралдаанд идэвхтэй оролцож хүсэл тэмүүлэлээ хуваалцсан эрхэм дүүнэгтэн баярлалаа. Хүслийн захиа уралдаанд хүүхдүүд олон сайхан санал санаачлага бичиж ирүүлжээ. Үүнийг бодит ажил хэрэг болгож гэмээн Увс нутаг цаашлаад Монгол улс хөгжих нь дамжиггүй. Улс их орон Увс нутгийн ирээдүйг хамтдаа бүтээе. Цаашид ч бидэнтэй холбоотой байж хүсэл мөрөөдлөө хуваалцаж байгаарай. Увс аймгийн ардчилсан намын дарга Одонгийн цогт гэрэл. Хүслийн захиа. 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 Хүслийн